За сайн бацгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За багш нь өнөөдөр энэ нээлттэй хичээлээр заасан хичээлээ бичлэг болгоод оруулъя. За энэ манай сургуулийн гадаа талбай харагдаж байна. За сургуулийн гадаа талбайгаа тохицуулахын тулд хэдүүлээ мод тэрья гэсэн юм санааг дэвшүүлж хичээл маань эхэлсэн байгаа. За тэгвэл одоо энэ байдлаар ногоон, шар, улаан, ногоон, шар гэсэн юм дараалалаар тарихад энд хоосон модны зай байхад. Тэгвэл энд яг ямар модыг тарих вэ гэхээр за гэд улаан модыг тарина. За тэгвэл одоо энд бас хоосон зай байгаад байна. Тэгвэл энд ямар мод тарих вэ гэхээр энд энэ шар өнгийн навчтай модыг тарья гэсэн зүй тогтол илэрч байна. За тэгвэл одоо хэдүүлээ сургуулийнхаа хашаан дотор модоо тавьчлаа. Одоо тэгвэл гадна талын хашаагаа бодъя гэсэн. За тэгвэл одоо хашаагаа бодохдаа нэг улаан, 2 шар, 3 ногоон. За нэг улаан, 2 шар, 3 ногоон. Нэг улаан, 2 шар гэсэн юм дараалалаар ингээд буднаа. За тэгвэл одоо энд бодогдаагүй байгаа хашааны модыг ямар өнгөөр бодох вэ? За тэгвэл одоо мэдээж нэг улаан, 2 шар, 3 ногоон гэсэн дараалалаар явж байгаа учраас энд ногоон гэсэн үг байна. За дараа нь одоо энд бас бодогдаагүй байна. Нэг улаан, 2 шар гэсэн дараалалаар явж байгаа. Тэгэхээр 2 шар байна гэсэн. За тэгвэл одоо дараагийн явдаанд нэг улаан, 2 шар, 3 ногоон гэсэн байна. Тэгэхээр энд бас ногоон байна гэсэн. За ийм байдлаар ингээд хашааны зүй тогтлоор нэг улаан, 2 шар, 3 ногоон. Нэг улаан, 2 шар, 3 ногоон. За үндсэндээ багц маань ингээд нийтдээ 6-6-гаар ингээд багцлагдаа явж байна. Нэг улаан, 2 шар, 3 ногоон. За тэгвэл 37 дахь өнгө маань 37 хашааны 37 дахь будагдаагүй хэсгийг ямар өнгөөр бодох вэ? За ямар өнгөөр бодох вэ? Ингээд бодлогын сэтэл төлж байна гэсэн. За тэгвэл одоо 37-г за энэ 6-6-гаар багцлагдаа явж байна. Тэгэхээр яах нь 6-6-36 гэд нэг үлдэгдэлтэй. За тэгэхээр 6-6-36 гэд нэг үлдэгдэл гэхээр эхний маань мөнгө таалж байна. Хоёр үлдэгдэлтэй байсан бол шар өнгө тарах гэдэг тийм ээ. За тэгэхээр 37 дахь өнгө маань улаан өнгө байна. За тэгэхээр өнөөдрийн хичээл маань яг ямар хичээл байна вэ гэхээр зүй тогтлын нуугдмал шинжийг олох гэдэг хичээл байна. За дасгал ажлыг орхигдсон тоог болоорой гэж. За 199 гэд нэгээр буулж байгаа. Дараа нь 97 гэд 2-оор буулж байна. Дараа нь 94 гэд 3-аар буулж байна. Дараа нь 4 гэд 9 гэд 4-өөр буулж байна. За тэгэхээр дараа нь 5-аар, дараа нь 6-аар буурах хэрэгтэй. За тэгэхээр ямар тоонууд байх вэ? 5-аар буураад 85, 6-аар буугаад 79 гэсэн тоо гарч байна. За харин дараагийн тооны хувьд маань 4, 6, за ингээд 8, 10 гэд ингээд тэгш тоогоор өсөө иж байна. За тэгэхээр 20, 42, 72 гэсэн тоонууд. За энэ орхигдсон тоо нөх даалгавар бол хамгийн зүй тогтлын хамгийн энгийн хялбар түвшний даалгавар байгаа шүү. За одоо энд маань болохоор хэдүүлээ харъя. Бага тооноосоо эхлээд хэдгээр нэмэгдсэнийг харъя. 10-аар нэмэгдэжээ. Энд 15-аар нэмэгдэжээ. Энд 20-оор нэмэгдэжээ. За тэгэхээр энд 25-аар нэмэгдэнэ гэсэн үг. Энд 5-аар буураад 1 байна гэсэн. За одоо хэдүүлээ харъя. 1. За энд 25-аар нэмэгдээд
76 болчихъя. Яа, жишээ бодлогоо хэдүүлээ харъя. Жишээ бодлого маань одоо зүй тогтолыг хэрхэн таних вэ? Яг яаж бодох вэ гэдэг энэ жишээ бодлогыг бодно гэсэн. За дарааллын 50 дахь гишүүнийг олоорой гэж. За энд маань одоо харахад бол одоо 2-2-оор нэмэгдсэн нь бол тодорхой илэрхий харагдаж байгаа. За тэгвэл одоо бид гишүүний дугаар гэсэн нэртэй. Энэ бол 3 гэсэн маань 1-р гишүүн, 5 маань 2-р гишүүн, 7 маань 3-р гишүүн. Гэх мэтчлэн явсаар байгаа бид 50-р гишүүнийг болох хэрэгтэй. За тэгэхээр одоо 2-2-оор нэмэгдэж байгаа учраас 2-ын хүлднийг давтамж байна л гэсэн. Тэгвэл одоо бид гишүүний дугаарыг n үсгээр тэмдэглэдэг. 1, 2, 3, 4, 5 гэснийг 50 гэснийг одоо n үсгээр тэмдэглэнэ гэсэн үг. За одоо тус дараалалд хэдээр нэмэгдэнэ? Түүгээр үйлжүүлж тухайн гишүүн хэдээр их эсвэл бага байгаас хамгаалж нэмэх болон хасах үйлс хийж гишүүний нуугдмал шинжийг олно. За одоо тэгвэл одоо 1-р гишүүнийг яах нь 2-оор үйлжүүлнэ гэсэн. 2-оор нэмэгдэж байгаа учраас 1-ийг 2-оор үйлжүүллээ. Нэмэх нь 1. Гэхээр хэд гарах вэ? За 3 гарнаа л гэсэн. 3 гаргахын тулд 1-ийг нэмж гинэ гэсэн. Үгүй юу? За одоо тэгвэл 2-р гишүүнийг 2-оор үйлжүүллээ. Энэ нэмэх 2-оор нэмэгдэж байгаа учраас 2-оор үйлжүүлж байгаа. Дандаа 2-оор нэмэгдсэн байгаа учраас. За тэгээд бас ингээд 5 гэдэг маань 2-р гишүүний маань хариу гарч байна гэсэн. За 3-р гишүүнийг 2-оор үйлжүүллээ. 1-ээр нэмэгдүүллээ 7 гарч. За тэгвэл одоо гишүүний дугаар гэдэг маань n гэсэн тийм ээ. За тэгвэл одоо 1, 2, 3 гэдэг энэ тоонуудынхаа хооронд n-ийг орлуулад энэ маань энэ зүй тогтолын нуугдмал шинж юм байна гэсэн үг. За эдгээр зүй тогтолтой ингээд тохирч байгаа учраас нуугдмал шинж нь юу ах вэ гэхээр n-ийг үлжих нь 2, 1, 2, 3-ийн хооронд одоо n ороод ирж байна гэсэн. За тэгээд 2-оор үйлжүүлээд нэмэх нь 1 гэдэг нуугдмал шинж байна гэсэн. За тэгвэл одоо 50-р гишүүнийг болохдоо яах нь? N-ийн хооронд 50-ыг орлуулаад бодчихноо гэсэн үг. За n-ийн хооронд 50-ыг орлуулаад бодлоо. Тэгэхээр яах вэ гэсэн? Тэгэхээр 50-ыг үйлчих нь 2, нэмэх нь 1. 50-р гишүүн 101 гараад ирлээ. За энийг бас багш нь нэг жижигхэн цаасан дээр хэвлээд өгсөн байгаа. Хүүхдүүдийн төвтөр дээр наагаад өгөөрэй. За зарим хүүхдүүд маань бас анги дээр наацсан байгаа. За дасгал ажил 2. Дараах зүй тогтолын 50 ба 100 дахь гишүүнийг олоорой. За одоо энийг харахад яасан нь 5, 7, 9, 11, 13 гот 2-2-оор нэмэгдээ явчихжээ. Тэгэхээр яах нь 2-оор үржүүлнэ гэсэн үг. За мэдээж 5 болгохын тулд 3-ыг нэмжлээ. 1 дахь гишүүнийг 2-оор үржүүллээ. 3-ыг нэмлээ 5 боллоо. За 2-р гишүүнийг 2-оор үржүүллээ. 3-ыг нэмлээ 7 болж байна. Тохирч байна. 3 дахь гишүүний дугаарыг нь үржүүлээд байгаа шүү. 3 дахь гишүүн чи 9 шүү дээ. Гишүүний дугаар нь болохоор 3. 3-ыг 2-оор үржүүллээ. 3-ыг нэмлээ 9. Тохирч байна. Тэгэхээр энэ маань зүй тогтолын маань нуугдмал шинж нэ гэсэн. Тэгэхээр 1, 2, 3 гэдгийн хооронд n-ийг орлууллаа. n-ийг үлчих нь 2, нэмэх нь 3 гэдэг маань энэ зүй тогтолын маань нуугдмал шинж нь байна. За тэгвэл одоо эндээс 50 ба 100 дугаар гишүүнийг нь олчихё. За тэгэхээр 50 дахь гишүүн маань 103 болж байна. За одоо 100 дугаар гишүүнийг олъё. N-ийн хооронд 150 гэж бичиж явчихж байна шүү дээ. За 100 дугаар гишүүн маань 203 болж байна. За дараагийн бодлого руу оръё. B дэх бодлого.
За энэ бодлого маань одоо харахад 3-3-3-3-аар нэмэгдсэн харагдана. За тэгэхээр нуугдмал шинж нь 3-аар үржүүлэх гэсэн. Нэгийг 3-аар үржүүллээ. 5. 5 дээр 8 болгохын тулд 3-ыг нэмж өгнө гэсэн үг. За ингээд ийм байдлаар. За 2 дугаар гишүүнийг 3-аар үржүүлээ, 5-ыг нэмлээ. Маш мөн таарч. За яг ийм давтамжтай байгаа учраас нуугдмал шинж нь n-ийг үржих нь 3, нэмэх нь 5 гэсэн нуугдмал шинж байна гэж. За эндээс хэдүүлээ 50 дугаар гишүүнийг ингээ оллоо. 155. За 100 дугаар гишүүнийг оллоо. 305 гэж хэлж байна. За дасгал ажил 2-ын V дэх бодлого. За энэ маань одоо хэдээр нэмэгдэж байна вэ? 5, 5, 5, 5-аар нэмэгдэж байна. За тэгвэл одоо энэ бодлогынхоо нуугдмал шинжийг нь олно. Тэгэхээр нэгдүгээр гишүүнийг нэгийг үржих нь 5 гэсэн. Тэгэхээр нэмэх нь 2. 2-ыг үржих нь 5, нэмэх нь 2, 12. 3-ыг үржих нь 5, нэмэх нь 2. За ингээд таарч байгаа учраас яах нь нуугдмал шинж нь n-ийг үржих нь 5, нэмэх нь 2 гэж гараад ирж байна. За нуугдмал шинж маань улаан өнгөөр тэмдэглэгдсэн байна. За эндээсээ хэдүүлээ 50 ба 100 дахь гишүүнийг олно. N-ийг олно. 50 ба 100 гэдэг тав ослоо бодно гэсэн. За тэгэхээр 50 дугаар гишүүн 252, 100 дугаар гишүүн 502 гэж гараад ирж байна гэсэн. За дасгал ажил 3 дараах зүй тогтлын 25 ба 50 дахь гишүүнийг олоорой гэж. За одоо эндээс 4, 2 гэ буураа буцаад нэмэгдээд ингээд явцсан болохоор хүүхдүүдийн толгой ирэх юм асуудал байгаа. За одоо эндээс харах юм бол 4, 6, 8 гэдэг дарааллуудыг маань хойлоод өгсөн байгаа гэсэн. Энд эхний энэ дараалал маань 2-2-оор нэмэгдэж байна. За тэгвэл одоо энэ дарааллынхаа 25 дахь гишүүнийг олно шүү дээ. 25 дахь гишүүн гэхдээ 2 дараалал холигдсон байгаа учраас 25-ыг 2-т хувааж өгнө. За нэг бүлтгэлтэйгээ тэгэхээр мэдээж эхний дараалал дээр нэгийг нээж өгнө гэсэн. Тэгэхээр эхний дарааллын 13 дахь гишүүнийг олж өгнө гэсэн. 13 дахь гишүүнийг за олсноо. Гэхдээ нуугд эхлээд эхний дарааллынхаа нуугдмал шинжийг нь олно. 2-2-оор нэмэгдсэн байна. За нэгийг үржих нь 2. Тэгэхээр 2 гарна. 4 болгохын тулд 2-ыг нэмнэ. Нэгийг үржих нь 2, нэмэх нь 2. Тэгээд 4 болж. За 2-ыг үржих нь 2, нэмэх нь 2 гэхээр 6. 3-ыг үржих нь 2, нэмэх нь 2 гэхээр 8. 4-ийг үржих нь 2, нэмэх нь 2 гэхээр 10 болно гэсэн. За ингээд нуугдмал шинж маань эндээсээ ингээд n-ийг үржих нь 2, нэмэх нь 2 гэж гараад ирж байна. За одоо хэдүүлээ харъя. Эндээсээ 13 дахь гишүүнийг олох хэрэгтэй. Мэдээж 2 дараалал 25 дахь гишүүнийг олох хэрэгтэй биш үү? Энд чинь 2 дараалал холилдсон байгаа учраас 13 дахь гишүүнийг олно гэдгийг эхлээд тооцоолцсон. За тэгвэл 13-ыг үржих нь 2, нэмэх нь 2, 28. 28 гэдэг маань энэ дарааллын маань энэ тоон дарааллын маань 25 дахь тоо болж таарна гэсэн. Энэ зүй тогтлын хувьд бол яасан нь 13 дахь эхний энэ дарааллыг салгаад бичих юм бол 13 дахь тоо л гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгвэл одоо 50 дахь тоог нь олохын тулд 50-ыг үржих нь 25. За шууд ингээ хуваагдж байгаа учраас энэ маань 2 дахь дарааллынхаа гэсэн. За энэ дараалал маань одоо хэдээр нэмэгдсэн бэ гэхээр 3-3-аар нэмэгдэжээ. 3-3-аар нэмэгдсэн учраас яах вэ гэхээр нэгийг үржих нь 3, хасах нь 1. За ингэж тохирч байна. За одоо 2-ыг үржих нь 3, хасах нь 1 гэхээр 5 маань гарч байна. 3-ыг үржих нь 3, хасах нь 1 гэхээр энд 8 маань гарч байна.
За тэгэхээр энэ маань тохирч байна гэсэн. 4-ийг бүртгэх нь 3, хасах нь 1 гэсэн ч гэсэн 11 маань гарнаа. Тэгэхээр энэ дарааллын маань зүү тогтол нь n-ийг бүртгэх нь 3, хасах нь 1 гэсэн үг ээ. За энэ нуугдмал шинжтэй. За тэгэхээр 25-ыг бүртгэх нь 3, хасах нь 1 гэхээр 74 гараад ирнэ гэсэн. За одоо энэ дээр тоогоо байрлуулж бичнэ гэсэн үг. 28, 74. За 50 дахь гишүүн маань 28, 50 дахь гишүүн маань 74 гэж хатчихж байна. За. Б дэх бодлого. Дараах зүү тогтлын 25 ба 50 дахь гишүүнийг олоорой бас муу ижил. За. Энэ 5 5-аар нэмэгдсэн байна. Энэ болохоор 3 10-аар нэмэгдсэн. За хэдүүлээ одоо бас дараал холилдсон байгаа учраас энэ маань ингээ 5-5-аар нэмэгдсэн гэсэн үг. За бас мэдээж 25-ыг үржих нь ингээ энэ дарааллын 13 дахь гишүүнийг хэлнэ гэсэн үг. За ийм байдлаар нуугдмал шинж нь n-ийг бүрчих нь 5 гэсэн. Нэмж хасах зүйлгүйгээр талч 1-ийг бүрчих нь 5, тэнцүү 5, 2-ыг бүрчих нь 5, тэнцүү 10, 3-ыг бүрчих нь 5, тэнцүү 15. За нуугдмал шинж нь ийм байгаа учраас одоо 13-ыг 13 дахь гишүүнийг олно шүү дээ. 25 гэдэг нь. Үүнийг тооцоолцсон. Тэгэхээр 13-ыг бүрчих нь 5, тэнцүү 65 гэдэг гараад ирнэ гэсэн. За 50 дахь гишүүнийг олъё. За 50 дахь гишүүн гэдэг маань мэдээж 25 2 дахь дарааллынхаа хаа. 2 дахь дараалал 10-10-аар нэмэгдээ явсан дараалал байгаа. За тэгэхээр эндээс 1-ийг бүрчих нь 10, хасах нь 7. Тэгэхээр 3 байна. 2-ыг бүрчих нь 10, хасах нь 7. Тэгэхээр 13, 3-ыг бүрчих нь 10, хасах нь 7. Тэгэхээр 23 байна гэсэн. За ингээд нуугдмал шинж маань n-ийг бүрчих нь 10, хасах нь 7 гэж гарч ирнэ гэсэн. За одоо n-ийнхээ оронд 50-ыг орлуулаад бодчихно. 50-ыг биш 25-ыг орлуулж байна шүү. Уучлаарай. За 25-ыг 10-аар үржээд хасах нь 7 гэхээр 250-аас 7 хаслаа 243 гээд гараад ирнэ. За үүнийг орлуулад бичнэ гэсэн үг. За багш нь энэ дээр дэлгэцэн дээр багнан бичиглэлээр бодох боломжгүй учраас дандаа ингээ хөндлөн бичиглэлээр бичээд харуулад байгаа шүү. За хамгийн сүүлийн бодлого дасгал ажил 3-ын Б дэх бодлого. Дараах зүй тогтлын 25 ба 50 дахь гишүүнийг болоорой гэсэн. За одоо энд бас ингээд 2-2-оор нь холиод өгсөн байгаа. 6-6-аар нэмэгдсэн байна. За энд болохоор 3-3-аар нэмэгдсэн. За тэгвэл одоо 6-6-аар нэмэгдсэн. Нөгөө дараалал маань 3-3-аар нэмэгдсэн. За 6-аар нэмэгдсэн учраас гишүүний дугаарыг 6-аар үржүүлнэ гэсэн. Тэгээд энийг 1-ийг 6-аар үржүүлэхэд 6 учраас 3 гарахын тулд 3-ыг хасаад байна. За ялгаа байхгүй одоо ингээд 25 дахь гишүүн гэж байгаа учраас ингэнэ. За 1-ийг 6-аар үржүүлээд 3 гарлаа. Энд гарч байна. За 2-ыг 6-аар үржүүлээ 3-ыг хаслаа 9 байна гарч байна. 3-ыг 6-аар үржүүлээ 3-ыг хаслаа 15 гарч байна. За ийм учраас нуугдмал шинж маань бидний гишүүний дугаарыг орно. N-ийг харуулна. N-ийг үржих нь 6 хасах нь 3. За тэгэхээр одоо бид 13 дахь гишүүнийг олно гэсэн. 13 үржих нь 6 хасах нь 3. За тэгэхээр 75 гараад ирж байна. 60 3 6 18. Тэгэхээр 78 78-аас 3-ыг хаслаа 75 гэсэн. Одоо 50 дахь гишүүнийг олно. Тэгэхээр 22 дахь дарааллын 25 дахь гишүүнийг олно гэсэн үг. За эндээс хэдүүлээ харъя. 1-ийг үржих нь 3, нэмэх нь 2 гэсэн. Зүү тогтлоо 3 3. Тэгэхээр энэ дээр 5 маань гарч таарч байгаа гэсэн. За 2-ыг үржих нь 3, нэмэх нь 2 гэхээр 8 маань гарч байна. 3-ыг үржих нь 3, нэмэх нь 2 гэхээр 11 маань гарч байна. За тэгвэл одоо нуугдмал шинж нь n-ийг үржих нь 3, нэмэх нь 2 гэсэн.
За тэгвэл 25-ыг 3-аар үржүүлээд 2-ыг нэмэхээр 77. 25-ыг 3-аар үржүүлэхээр 75, 75 дээр 2-ыг нэмээд 77 болно гэсэн. За одоо тэгвэл энэ хоёр дээрээ 50 ба 25 ба 50 дахь гишүүнийг орлуулаа бичээд өгнө. За ийм байдлаар зөв тогтлын нуугдмал шинжийг ийм байдлаар ингэж олсноо гэдгийг та бүхэндээ заалаа.